Иргэний нисхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагууд нь иргэний гарын тээврийн салбарт төрийн хяналт тавихын зэрэгцээ хэрэгжүүлэх зохицуулах үүргүүдийг хамтдхан гүйцэтгэдэг. Өндөр хариуцлагыг шаардсан энэ салбарт аюулгүй ажиллагаа ханган хөдөлгөөнийг нарийн зохицуулахыг хамгаас чухал тооцдог. Тиймээс нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах бүхэл бүтэн систем энэ салбарт хөгжиж, жилээс жилд техник, технологи, арга ажиллагаа нарийсаар ирсэн. Манай улсад нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг иргэний нисхийн ерөнхий газрын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба гүйцэтгэдэг юм. Фочод онгоцчин холбоочгүй нийгмийн ил хараагаар хараад дахиогоор гарын дахиогоор нүдний дахиогоор толгоогоор тэгэл онгоцныхаа хөдөлгөөнөөр ингээд нэг дахиад явдаг байлаа шүү дээ. Дахиад нисдэг байлаа. Сүүлдээ одоо холбоо гарцсан хойно холбоотой уусгай газар дээрээс холбоогоор удирдаад тоороос нь хараад ингээд удирддаг байсан. Ер нь манай нислэг хөдөлгөөний удирдах хизээ их эрчимд хөгжих юм гэхээр одоо манай мяатын нислэг эхлэв. 1956 онд одоо манай иргэний гарын тээврийн нислэг эхлэхдээ гол төлөвлөлт энэ байгуулагдаад л хамгийн анхны одоо гарын хөдөлгөөний удирдах диспетчерүүд загдгаа наад яваа ажиллаж байсан байх юм. Тэгээ явандаа энэ хөгжсөөр нислэг их болох тусмаа л одоо аймаг орон нутгад одоо томног тохиромжтой болоод ингээд нислэг хөдөлгөөний хамт байгуулагдсан. Одоо хүртэл одоо бүр хамгийн их өндөр хөгжилтэй хэсэг нь болчиход ажиллаж байна. Тэгэхээр иргэний нисхийн салбар өнөөдөр 90 жил болохдоо маш одоо хурдтайгаар хөгжиж ирсэн байгаа. Үүний дотор манай иргэний нисхийн харьяа агаарын навигацийн үйлчлэгээний газар гэж байгаа юм. Энэ газрын үйлчлэг нь юу вэ гэхээр Монгол улсын агаарын зайд одоо нислэг үлдэж байгаа бүхэл агаарын хөлгүүдэд агаарын навигацийн үйлчлэгээ үзүүлэх байгууллага юм байна. Жишээ нь өнөөдөр өдөрт Монгол улсын агаарын орон зай дээгүүр нислэг хийж байгаа агаарын тээвэрлэгч компаниудын тоо гэвэл 400 гаруй нислэг өдөрт нисэж байна. За бууд сууж байгаа нислэгтэйгээ нийлээд нэг 450 нислэгийг одоо биднэрт өдөр болгон нислэгт үйлчилж байгаа юм. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын үндсэн үүрэг гарын хөлгүүдийг өөр хоорондон мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, гарын хөлөг газрын гадаргуу дэх бусад хөдөлгөөн болон саадуудтай мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, эрен хайх аврам туслах үйл ажиллагаа шаардлагатай болсон үед энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдэх, шаардлагатай мэдээлэл тусламжаар хангах. Нислэгийн аюулгүй үр ашигтай болон дистаралалт шуурхай байдлыг хангахад шаардлагатай мэдээлэл зөвлөмжөөр хангах. Хулгай нислэгийг талсан зогсоох талаар улсыг агарын довтлогоноос хамгаалах зэрэгт мэдэгдэх. 1993 онд би дахиад нисхийн дарга болоод ирэхэд манай нутаг дэвсгэртэйгээр их олон гадаадын онгоцнууд нисэж өнгөрдөг байсан. Манай ч гадаадын онгоцнууд их бодог болсон байсан. Социализм үед ийм штэ. Дээгүүр өнгөрдөг онгоцнууд ганцхан хоёр орныхад байлаа штэ хөвчлэн. Аэрофлот Air China. Тэгээд энэ дээгүүр ирсэн үн дэлгүүр гэсэн социалист орнууд гэх. Бид нар шигсэн онгоцтой аваад л зөвлөлттэйгээр цаашаа нисэн янз бүрийн ажиллаа засварт онгоцтой хүрэх гэрээс өстөн үн дэлгүүр нисдэг байсан. Лот одоо нисдэг байсан юм да. 93 он дахиад даргуулаад ирэхэд олон онгоц нисдэг болсон байсан. Нисдэг өдгөөний алба одоо туяад даргалаад байлаа да тэр үед. Тэгж яхад чинь одоо энэ ямар хөө байх ёстой вэ? Газрын томоодог хэмж юу хийх ёстой гэдгийг чинь одоо алтан цом даваа гэх мэт инженерүүд чинь одоо ерөөсө диспетчер чинь одоо яриа гэдэг байна шүү дээ. Ийм хэрэгтэй. Одооны байгаа юм ийм болохгүй, тэгээд болохгүй. Энийг чи бүгдийг яриад ирсэн. Энэ тухайд яаж ясны тухай даваа хичээрн, даваа хичээрн тэгэл энэ үндсэндээ текст одоо ямар захаа байгуултайгаар одоо нислэг хөдөлгөөн өнөөдрийн байдлын ямар төвшин өрөөд байгааг энэ үлгээр та нар үзэх болно. Манай улсад нисхэн салбар хөгжиж эхэлсэн цагаас нислэгийн хөдөлгөөний үйлчлэгийг өндөр түвшинд явуулахыг зорьсоор ирсэн байдаг.
1956 оны 7 дугаар сарын 7-нд 3 аймгийн чиглэлд иргэний агаарын тээврийн анхны нислэгийг үн төлбөргүй хийж энэхүү үйл явдал нисхийн хөдөлгөөний үйлчлэгний байгууллагын үүсч хөгжих түүхэн нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улмаар 1957 онд нисхийн хөдөлгөөний үйлчилгээний албан үүсэх хүнд суурь тавигджээ. 1956 онд гарын тээвэр байгуулагдаж, зөвлөлт холбоот улсын Аэрофлотод ашиглагдж байсан радио төвийг бусад тоног төхөөрөмжүүдийн хамт мөн цахилгааны хэсгийн төв байр, дизель генераторууд, трансформаторууд, цахилгааны шугамуудын хамт шилжүүлэн авчээ. Энэ үед хөвсгөл, ховд, хэнтэй, дархан, завхан, баян хонгор, гоёлтай нисэх буудлыг богино долгионы радио станцаар тоноглож, хөдөлгөөний үйлчилгээг радио холбоогоор үзүүлэх боломжтой болжээ. Аймаг орон нутагт холбоо, янз бүрийн чиглүүлэх станц, ишээ бусад пеленгатор ингээд тоног төхөөрөмжөнд байсан байхгүй. Тэгэхэд нь одоо ерөнхий хэмжээр хийж явах нь одоо юу санагдсан гэхээр одоо аймагуудын энэ орон нутгийг чинь сайн юу хангахын зүйт тийм байна. Ялангуяа газрын холбооны тоног төхөөрөмж. Төвийнх нь бол өөр хэрэг. Тусдаа албатай энийг чи хийдэг хүн байлаа шүү дээ. Намайг ирэхэд бол мичид дорж гэдэг инженер байсан. Хийвтэй өссөн. Дараагаар нь уулын кадр дээр лайлан гэдэг инженер ажиллаж байсан. Хөдөөнийх нь хариуцсан бол дам гэдэг инженер байсан. Анх бол манад ганц батарейны бага чадлын тийм ганц радио станц. Хорооны дотоодын холбооны телефон холбооны зохион байгуулалттай жижиг коммутаторын станцууд ажиллаж байсан. Нэг салгаац хэрэгтэй байсан. Ингээд шинэ үүргийг биелүүлэхэд бид 56 оноос эхлээд аймаг орон нутгуудыг төвтэйгээ тоноглох ийм ажлыг хийж эхэлсэн. 57 онд энэ аэропортыг хүлээж авахд зөвлөлт төр үеийн зөвлөлт болсон аэропорт олон улсын нислэгийн буудлын байсан. Энэ буудлыг хүлээж авахд бидэнд мэргэжлийн боловсон хүчин байгаагүй. Энэ тоноглогдсон тоног төхөөрөмжөнд дээр ажиллах боловсон хүчнүүдийг бэлтгэх ийм ажил хийгдчихсэн. Энд бол 56 онд холбооны дараагаар орон талуусанд орж гэдэг хүмүүсийн тэр хүнтэй хамтарч эхэлж ажиллаж эхэлсэн. (1958 оноос 1963 он хүртэл холбоо, навигац, газрын тоног төхөөрөмжийг илүү боловсронгуй болгоход анхаарч байсан бөгөөд зарим нисэх буудлуудад командын Air824, Air822, холын RAS-KV нэвтрүүлэгч, PAR-3 чиглүүлэх станц суурилуулсан. Мөн буян тухайн нисэх буудлад аэродром холбооны өргөдгөл хийж, гэрэл суултын M2 систем, Air816 нэвтрүүлэгч, PAR-7, PAR-8 чиглүүлэх станцууд, Бакалан 20, Бакалан 5 командын станцуудаар тоногсон. Мөн PRL-5 радиолокатор, SP-50 суултын систем, EOP шөнийн гэрэл түлгийг суйрлуулж хүлээн авчээ. 1963 онд холбооны албаны дараагаар лувсанд орж томилогдож, холбоо, навигацийн гэрэл суултын бүх тоног төхөөрөмжийн удирдлагуудыг уртаашаан 80 см, өргөөшөн 40 см пульт дээр байрлуулан хийсэн нь ач холбогдлон өгсөн юм. 56 онд холбооны дараагаар орон талуусанд орж гэдэг хүмүүсийн тэр хүнтэй хамтарч эхэлж ажиллаж эхэлсэн. За ингээд 1960 оноос сүнийн гэрэл суултын систем, онгоцны буултын системүүд шинээр тоноглолт тавьж эхэлсэн. Нэлээд том онгоцнуудыг авдаг болсон ил-18 онгоц эхлээд хүлээж авах. Мөн ил-14 онгоц манай хоёрын А-24 онгоцнуудыг авах. Тэдэнтэй нислэгийн аюулгүй байдлыг хангахад холбооны тоног төхөөрөмжөнд зохицуулж өргөдөх юм ажлууд хийгдсэн юм. За энэний дараагаар хоёр дахь өргөцгөл явагдсан. Хоёр дахь өргөцгөл бол онгоцны суултын системүүд. Онгоц өдөртөг төрлүүрийн одоо холбооны тоног төхөөрөмжүүд бол тавигдж нэлээд одоо өргөжж. Боловсролын хүчний хувьд бол өөрсний гисэн
нисхийн холбооны мэргэжлийн хүмүүсийн сургууль төгсөж ирж нэлээд одоо их өргөж ирсэн. Ийхүү манай улсад үйлдэгдэж байсан ихэнх нислэгийг богино долгионы үйлзэл ашиглаж удирдах байсан юм. Энэ нь цагуурын нөхцөл байдлаас шалтгаалan тасалдах, хэд нам сонсогдох зэрэгээс болж мэдээлэл гажих хэрэгслийг бий болгохын дээр жилээс жилд нислэгийн тоо нэмэгдэж давтамж ихсэж байсан учраас илүү дэвшилт техник технологиг ашиглан нислэгийн хөдөлгөөнийг удирдах шаардлагатай болсон юм. Тиймээс сансрын холбоо шинэ үеийн хэд богино давтамжийн холбоо нэвтрүүлэн ашиглах зорилтыг иргэний нисхийн ерөнхий газар тавьж хэрэгжүүлсэн. Сансрын холбоог нэвтрүүлснээр Монголын нутаг дэвсгэр дээгүүр 3000 м-ээс дээш өндөрт нисэж байгаа онгоцтой Улаанбаатар хотоос холбоо барьж нислэгийг Улаанбаатараас төвлөрүүлэн удирдах техникийн боломж бүрдсэн. онд одоо улсын иргэний нисхийн байгууллага Чикагийн конвенц байгуулагдсан. 55 улс Чикаго улсад хэлэлцээд агаарын тээврийн асуудлыг ярилцаад ер нь энэ асуудлуудыг яаж зохицуулах вэ? Нислэгийн аюулгүй байдлыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг бол хамтдан хэлэлцээд Чикагийн конвенц гэдэг конвенцийг бол үүсгэн байгуулагдчихжээ. Энэ цагаас хойш бол Чикагийн конвенцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр олон улсын иргэний нисхийн байгууллага ЭКО байгуулагдаж иргэний олон улсад мөрдөгдөх иргэний нисхийн стандарт дүрм журмуудыг гарч хэрэгжүүлж байсан юм аа. За энэ конвенцэд манай улс 1989 онд нийцсэн орсон. 89 онд одоо ИКАО гэдэг юм дэлгэсэн. Иргэний агаарын тээврийн одоо дэлхийн байгууллага. ИКАОгийн тэр техникийн газрын дарга намайг хүлээж авч уулзсан. Би бас нэг сая 500 мянган долларын тусламж өсчихсөн байсан. За тэрийг ч өгөх талаар бид ярьж байгаа гэдэг. Монгол улс 1989 онд ИКАОгийн гишүүн орон болсноор нэгдсэн үндэсний байгууллагаас Монголын иргэний нисхийн системийг хөгжүүлэхэд анхааран 2 сая долларын техникийн тусал цааны төслийг эхлүүлсэн байна. Энэ төслийн хүрээнд англи хэл заах, WordME станц суйрлуулах, электроникийн лаборатори байгуулах, англи хэлний линкбоны кабинет байгуулах гэд нэлээд олон ажил хийгдсэн. Буян тухай суйрлуулсан WordME навигацийн төхөөрөмж нь Монголын нисгэд суйрлагдсан баруун үйлдвэрийн анхны төхөөрөмж байсан юм. 1992 онд нэгдсэн үндэсний байгууллага UNDP Mon 89-003 төслийн хүрээнд буян тухай олон улсын нисэх буудалд анх удаага бүх чиглэлтэй хэвтэмдэр давтамжийн радио тохиолагч заамжигт төхөөрөмжийг анх суйрлуулах ажил эхэлсэн байна. Энэ Alcatel Firming FSG 45 загварын заамжигт төхөөрөмж, Cell Firming S4000 загварын бүх чиглэлтэй хэвтэмдэр давтамжийн радио тохиолагчийн үйлдвэрлэгчийн техникийн сургалтанд инженер Отхон Баяр, инженер Инх Тайванаар суралцаж энэ тоног төхөөрөмжийг нислэгийн үйл ажиллагааны ашиглалтанд оруулсан байна. Энэхүү тоног төхөөрөмж нь 2008 онд хүртэл 13 жилийн турш нислэгийн удирдлагын үйл ажиллагаанд ашиглагдж ирсэн юм байна. Монголын агаарын зайгаар дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоо жилээс жилд нэмэгдэж 1994 гэхэд жилд 25 мянган агаарын хөлөг өнгөрдөг болсон юм. Тиймээс агаарын навигацийг улам өндөр түвшинд хөгжүүлэх шаардлага урган гарсан. Тиймээс 1994 оноос иргэний агаарын тээврийн удирдах газар агаарын навигацийг хөгжүүлэх төслийн судалгааг эхлүүлж агаарын навигацийн үндсэн системийн судалгаа гаргасан юм. Үүнээс хойш жилийн дараа Монгол улсын засгийн газар агаарын навигацийг хөгжүүлэх тал дээр анхаарч дэмжснээр нэгэн дэвшилтэй технологи нэвтрүүлсэн GPS систем байсан юм. Азийн хөгжлийн банк 40 жилийн хугацаатай урт хугацааны зээлийн санхүүжилтийн асуудлыг шийдсэнтэй холбогдуулаад Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудлын барилгыг өргөтгөх, нислэг үйлдэх зурвасыг мөн өргөтгөх, үндэсний агаарын навигацийг хөгжүүлэх гэсэн энэ хоёр үндсэн үе шаттай төслийн ажил хийгдсэн. За үндэсний агаарын навигацийг хөгжүүлэх төсөл бол
1996 онд эхлээд 2000 онд дууссан. За агаарын навигацийг хөгжүүлэх төслийн хүрээнд иргэний агаарын тээврийн салбарт ашиглаж байсан холбоо, навигац, локацийн төхөөрөмжүүдийг боломжсон шинэ системээр шинжилсэн. За төв орон нутагт ч тэр ашиглаж байгаа онгоцнуудад ч тэр орон нутгийн нисэх онгоцны буудлуудад GPS болон холбогдох албаны шинжилсэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. За энэний үр дүнд бол агаарын тээврийн салбарт чухал их усүр болох навигацийн орлого нэмэгдсэн. Одоо Аз номхон долоо Европ холбоо хоёрыг холбосон хамгийн дөт зам нь манай нусагдгаар өнгөрдөг байхгүй. Тийм учраас энэ яаж ихэлсэн юм бэ гэхээр 80-аад оны сүүлчээр одоо хуучин ч одоо Аэрофлот, Air China нисдэг байлаа шүү дээ манай дээгүүр нефт. Тэгээд тэрнээс хойш одоо 90 оноос хойш хэн нисдэг болсохоор одоо Люфтганзаар эхэлсэн. Хуучин бол манайхыг тойрч нисэхэд бол бүр тэр Владивостогийн тэрүүгээр тойроод нисээд баг 2 цаг 30-аад минут илүү зарцуулдаг байсан. Манай дээгүүр нисгээ. Тэгээд эндээс эхлээд манай дээгүүр өнгөрдөг нисдэг олон болоод жил болгоо олон болсоор одоо яаж юм хэ баг цаг ямагт Монголын агаарт 25-аас 30 онгоц цаг явагт байдаг. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд 12 ширхэг GPS-ийн хүлээн авагчийг Miat компани AN24 агаарын хөлгүүдөөс суурилуулсан. Энэхүү хүлээн авагч нь навигацийн системийн хувьд асар их наривчлалтай мэдээллийг бий болгож байсан тул Miat-ийн нисгэгч нар маршрут навигацид үр дүнтэй ашиглаж эхэлсэн билээ. GPS яг нэвтрүүлгийн 3 дахь орн болсон л доо. Америк, Фижи арлын дараа. Яагаад Европод бусад газар GPS нэг хэрэгддэг юм хэр GPS-ийн онцлог нь юу гэхээр би хаана явж гин гэдгийг тэр нисгч мэддэг. Миний дэргэд хэн явж гин гэдгийг мэддэг. Нэг харддаг учраас тэрийн доороос харж явах хэрэгтэй. Тийм учраас доороос харддаг юм байрлуулах асуудал гарсан. Харах. То есть маршрутын локатор. Энэ одоо агаарын одоо хөдөлгөөнийг сансрын одоо автомат системийн үндсэн дээр одоо удирж байгаа явдлууд нийслэг хөдөлгөөний ажилд одоо ихээхэн ач холбогдолтой өрөөгөөжтэй эдийн засгийн энэ үр ашгийг одоо дээшлүүлсэн ийм одоо үйл явдал болж байгаа юм аа. 1998 онд агаарын хөлгүүдөөс суурилуулсан GPS системийн ашиглалт өргөжиж дараагийн шийдвэр гаргах шаардлагатай болсон. Тиймээс энэ онд GPS-ийг маршрутын навигацид хэрэглэхийг зөвшөөрсөн шийдвэр иргэний агаарын тээврийн удирдах газраас гаргасан. Энэ агаарын навигацийн хөгжлийн түүхэнд ихээхэн өөрчлөлтөө гаргаж энэ онд агаарын навигацийг хөгжүүлэх төсөл хэрэгжиж дууссан. Төслийн үр дүнд Монголын агаарын зайд 6500 м-ээс дээш үйлдэгдэж байгаа нислэгийг Улаанбаатараас төвлөрүүлэн удирдах эхэлсэн. Энэ нь иргэний нисэх жилдээ 100 мянган нислэгийг удирдах суур бүтцийг бий болгосон гэсэн үг юм. Монгол улсын агаарын зайг зөвхөн Улаанбаатараас төвлөрүүлэн удирдах техникийн нөхцөл бүрдээд байгаа. За энэ техникийн нөхцөлийг бүрдүүлэхэд нэлээд хэдэн төрлийн тоног төхөөрөмжүүд бай. Нэгдүгээрт нь сансрын албаны станц, хоёрдугаарт нь хэт вагон долгионы ОК-аар станцууд, за нисэх буудлын болгон дээр цагуурын автомат тоног төхөөрөмжөөр суурилуулсан төслийн үйл ажиллагааг 2000 оны 1 сарын 1-нд бүрэн гүйцэтгэж дууссан. Төслийн хүрээнд суурилуулсан тоног төхөөрөмж бүрэн ажиллаж байгаа. Шинэ зууны эхнээс иргэний нисхийн ерөнхий газар нисхийн хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх тал дээр олон улсад гарч байгаа шинэ технологиг хэрэглэж эхлэх зорилтыг тавьсан. Тиймээс хамааралтай ажиглалтын систем, multilateration, зөрөөг арилгасан GPS, глобалны навигацийн систем, гүйцэтгэл дээр түшгэлсэн навигац, шаардлага дээр түшгэлсэн навигац гэх зэрэг
сансрын хиймэл дагуул дээр суурилсан навигац ажиглалтын системийг судалж туршилтыг хийж эхэлсэн. Үр дүнд нь сансрын навигацийн системийн газар дээрх нөөцийг бий болгох DME-г нь сүлжээ, хамааралтай ажиглалтын 15 станц үхээ сүлжээг иргэний нисхийн ерөнхий газраас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлээд байна. Үр дүнд нь манай улс шинэ системийг нэвтрүүлэхээр дэлхийн тэргүүлэх орнуудын эгнээнд багтаж эхэлсэн. Мэдээллийг одоо боловсруулах, нислэгийн хөдөлгөөний удирдлагыг одоо төвлөрүүлэн удирдах энэ систем, зориултын систем нь бол ERCOL 2100 гэсэн Индра компанид үйлдвэрлэсэн систем байгаа. Энэ системийг одоо бид нэр хөгжүүлж шинээр одоо холбогдож байгаа радио локаторуудыг холбох ажлыг Индра компани инженерүүдтэй хамтарч гүйцэтгэсэн. Гэр сурт цахилгааны үйлчилгээнд бол бас товоохон дэвшил гарсан байгаа. Энэ радио локаторын объектуудад үндсэн агаарын шугамаас гадна одоо тус үрдэн хос дизель үндсэн ба өөс дизелүүд суурилсан байгаа. Эдгээр нь бол экологийн шаардлага нийцсэн 3 секундын одоо сэргээлттэй ийм дизелүүд байна. Нислэгийн аюулгүй байдлыг хангах дэвшилтэй техникээр хангагдаж, чанартай үйлчлэгийг үзүүлэх болсноор манай улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх нислэг нэмэгдэж, аж тусаач өгсөр байна. Дамжин өнгөрөх нислэгийн хураамж нь иргэний нисхэн салбарын нийт орлогын 90 орчим хувийг эзлэх болсон бөгөөд үүний 50%-ийг улсын төсөвт төвлөрүүлдэг юм. Тэгэхээр манай дээгүүр дамжин өнгөрч байгаа онгоц чинь ихэнх нь Европоос зүүн Азийн нисэж байгаа. Их даацын холын алсын нисгийн том онгоц. Энэ онгоцнуудын хурд нь бол нэг 800-аас 1000 км/цагт ийм хурд тавьдаг. Ийм хурд тавьж байгаа онгоцыг 30 км-аас ойртуулж болохгүй. Энэ бол дэлхийн хамгийн дээд цэг. Энэ цэг нь өнөөдөр манай Монголын иргэний агаарын тээврийн энэ цэгт хүрэгчлээ. За өнөөдөр агаарын навигацийн үйлчлэгээ маань дэлхийн дэвшинд хүрсэн гэж ойлгож болно. Яагаад гэвэл бид одоо олон улсын жишээд хүрсэн байгаа. Иймээс манай Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр агаарын тээвэрлэгч нар өдөр болгон тоогоо нэмж бид аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа. Ерөнхийдөө хангаж ажиллаж байгаа гол зорилго маань аюулгүй ажиллагааг л хангах зорилготой. Манай бидний гол зорилго ерөөсөө нислэгийн аюулгүй байдлыг хангаж өнөөдөр нислэгийн тоог нэмэгдүүлэх, сайжруулах энэ үйл явц юм байна. Тийм учраас агаарын навигацийн үйлчлэгээний энэ албанд ажиллаж байгаа олон мянган ажилчид маань аюулгүй ажиллагааг 24 цагаар ажиллаж Монгол улсын нисэх хүчин хөгжид тодорхой том хувь нэмэр оруулан ажиллаж байгааг одоо бахархалтайгаар хэлэхэд таатай байна. Нисэх салбарын хөгжил жилээс жил нэмэгдэж, техник технологи нь хөгжин боловсронгуй болохын хэрээр тэдгээр төхөөрөмжүүдээр ажиллах чадварлаг боловсон хүчин шаардагдах болсон. Энэ асуудлыг иргэний нисхийн ерөнхий газраас анхаарсаар ирсэн бөгөөд өөрийн гэсэн сургалтын албыг байгуулан цаг үеийнхэн эрэлтэд нийцсэн боловсон хүчнүүдийг бэлтгэсээр ирсэн юм. 15 оноос эхлэн одоо бид нэг том зорилт тавьж байгаа. Энэ маань хүний нөөц буюу одоо инженер техникийн ажилтнуудаа шин дэвшинд гаргаж сургах. Ялангуяа одоо энэ хүмүүсийн мэргэжлийн мэдлэг, ажлын дадлага, нислэгийн аюулгүй байдлыг одоо би хангах энэ одоо чадамжийг дэвшлүүлэх чиглэлээр нэлээд том зорилт тавьж хүний нөөцийн одоо нэгдсэн хөтөлбөр боловсруулахаар ингэж ажиллаж байгаа. Энэ зорилгоор бас одоо тодорхой одоо хэмжээний ажлуудыг эхлүүлээд өөрсдийн одоо зохих одоо хашаа туршилттай инженерүүдийг энэ холбогдох сургалтанд нь явуулаад ингэж ажиллаж байгаа. 56-аас 80 он хүртэл бид нэр цэргийн одоо диктатур цэргийн маягаар бол одоо хүмүүсээ сургадаг дософор одоо 10 хүмүүсээ сургаж төгссөн тэм төвхтэй 80 оноос бол мэргэжлийн одоо сургууль байгуулсан. Одоо нисхийн сургууль, нисхийн одоо сургалтын одоо тийм байгуул үүсэж хөгжсөн төвхтэй. Тэгээ энэс хойш 80 оноос одоо 35 жилийн хугацаанд бол олон мэргэжлүүдтэй өөрийн хүчээр одоо төгсгөж гаргасан, боловсруулсан. Одоо 10 мэргэжлүүдийг өөрснөө дагдж сургасан юм төвхтэй. Одоо манай улсад 13 оронд үйлдвэрлэгдсэн холбоо навигацийн тоног төхөөрөмжийг хэрэглэж нислэгийн аюулгүй байдлыг хангаж байна. Чадварлаг хамт олон дэвшилтэй техник төхөөрөмж бүхий нислэгийн хөдөлгөөний зохицуулах алба
жилээс жилд нислэгийн чанар аюулгүй байдлыг өндөрсгсөөр байна. Энэ нь дотоодын болон гадаадын нислэгийн чанар аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл болж харилцагч орнууд зорчигчдын итгэл, ая тухтай байдлын баталгааг бэхжүүлсээр байгаа юм. Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх агаарын хөлгүүдийн нислэгийн хоорондын зай 30 км болж багаслаа. Ингэснээр манай улсын нислэгийн хөдөлгөөн олон улсын түвшинд хүрч дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоо эрс нэмэгдэж, за эдийн засгийн өрөөгөөж бас нэмэгдэх юмаа гэдгийг албаныхан мэдээллээ. Good morning, Ulaanbaatar Air Channel 940, maintain flight level 11,300 meters. За 2015 оны 3 сарын 16-ны энэ өдрийн 10 цагаас эхлэн Монгол улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлгүүдийн хоорондын зай 30 км боллоо. Нислэг хоорондын зай анх 150 км байсныг 2012 онд 90 км болгож багасгасан бол ийхүү өнөөдөр 30 км болгон ойртууллаа. 2 онгоцны онд 30 км байна гэдэг анхаарлын маш өндөр түвшин шааж байна гэсэн үг тийм. Тийм өмнө нь 2 онгоцны онд 90 км буюу 6 минутын зай барьд байсан л одоо бид нэр 30 км ойролцоо 2 минутын зай явуулна гэсэн үг. Монгол улсын агаарын орон зайг болохоор 40-од улсын 60-аад авиа компани ашигладаг. Тэгээ хоногт ойролцоо 300 орчим нислэг өнгөрч байгаа гэж сонсч байна. 300 орчим өнгөрлийн нислэг болно. Мөн тэгээд нэмэгдэл нөгөө орон нутгийн болон олон улсын хууль буултын нислэгүүд нэмэгдэнэ. Манай улсын агаарын зайд олон мянган нислэг үйлдэгдэг. Тухайлбал бидний сурвалжлага хийж байх мөчид 16 улсын агаарын хөлөг Монгол улсын агаарын зайд нисэж байлаа. 2012 онд нислэг хоорондын зайг ойртуулмагц нислэгийн тоо жилд 3-4 мянгаар нэмэгдэж байсан. За одоо нислэг хоорондын зай ойртож болох хамгийн бага хэмжээнд хүрсэн тул дамжин өнгөрөх нислэгийн тоо алдаа нэмэгдэх юм байна. 90 км 30 км болгосноор гинтгэн үндэн сэвнэж тэглэл юу олон онгоц яваад эхэлнэ гэж ойлгож болохгүй. Одоо ер нь үндсэндээ 7 хоногт чинь 3400 гаруй төлөвлөгдсөнөөс нэг 1570 талаас 75 яваад байгаа юм л та. Бүгд найрамд хятад улс болон Оросын холбооны улсын нислэг хоорондын зай 30 км. Харин манай агаарын хөлөг нэвтрэхээрээ 90 км шилжих шаардлага тулгардаг байсан. Ингээд тухайн онгоц агаарын замаа солих, агаарын хил дээр хүлээх, зарим тохиолдолд буцаад нисэх гээд олон хүндрэл гардаг байсан байна. За одоо зам саадгүй болжээ. Манай Монгол улс одоо арнагуудсан талдаа бол олон улсын жишгт бол хөл нийлэн алхаж эхэлж байна. За 30 км-д бол ороогүй улс орнуудаас ер нь манай улс бас бэлдсэн байсан. За одоо ингээд өнөөдөр 3 сарын 16-ны өдөр одоо 30 км шилжснээрээ эдийн засгийн бас өрөөгөөж авиа компаниудад гарах юм аа. Нислэг бүрээс хураамж авдаг. Энэ нь иргэний нисхийн салбарын нийт орлогын 90 орчим хувийг эзэлдэг. За нийт хураамжийнхаа 50% улсын төсөвт төлрүүлдэг байна. 2012 онд 45 тэрбум, 2013 онд 63 тэрбум, 2014 онд 73 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлрүүлжээ. Одоогийн байдлаар манай улсын агаарын зайд дэлхийн 40 гаруй улсын 60-аад авиа компани нислэг үйлдэж байна. Агаарын хаалгууд биднэрт 15 агаарын хаалга байгаа. 9 нь Оросын холбооны улс, 6 нь бүгнээр хязгаарлалттай хэлдэг. За тэгээд агаарын замын хувьд болохоор агаарын замууд өөрөө дээд агаарын зам болон доод агаарын зам гэж ялгаатай агаарын зам бас л нэг өндөр болон өргөнөөрөө өөр байдаг. Бид нар олон улсын агаарын замууд сүүлийн үед бид нар олон өөрчлөлт хийгээд нэмэгдсэн байна. Монгол улс нь байршлын хувьд олон давуу талтай, ашигтай байршилтай. Иймд цаашид олон улсын агаарын замуудыг илүү олон болгох, замуудаа шулуун болгох, нислэгийн хөдөлгөөний үйлчлэгийг илүү боловсронгуй болгох, өндөр технологи нэвтрүүлэх гээд олон шаардлага тулгарч байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Онгоц хоорондын зай ихүү 30 км болж багаснаар манай улс 2 хөрш болоод бусад одоо олон улсын жишгт нийцэхнийг алхмыг ихүү хийж байна. цагаан
сауна би